нэг тийм шүдний өвчин шиг нэг зовлон тулгараад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ зовлонгоо би та нартай хуваалцах гэж явж байгаа юм. Юу гэхээр шүү дээ. Би өөрөө урлагийн хүн та нар мэдж байгаа. Би өөрөө үгүй үйлдэл. Ярианы урлагийн багш хүн. Тэгээд ер нь 94 оноос хойш бис кино урлагийн дээд сургуульд үгүй үйлдэл жижигчин сэтгүүлч хөтлөгч найруулагч нар үгийн урлагийн хичээл авдаг байсан. Тэр үеэс миний одоо шүдний өвчин эхэлсэн гэж хэлж болно. Яаж ангаахаа мэдэхгүй, замаа олохгүй, ерөөсөө монголчин бидээс нэг хэсэг төөрцөн улсууд байдаг ш. Ажилтай шиг дураад тэгээд одоо вагоноор бараад оруулж ирээд тэр үед ерөөсөө бид нэр сэтгэлийн тухай бодод зүгээр л хонгийнхоо хоолыг бодож ирсэн. Тэгээд би тэр үгийн үйлдэл дээр яг оюутнуудаа тулаад ажиллахаар надад их зовлон бэрхшээлдэх болчихсон. Тэр чинь зах хэмжээгээ бас нэг шалгалт даваад энэ хүн зүсгчин болноо гэдэг итгээд ороод ирсэн хүмүүс маань л ерөөсөө ирүүн зовлтож байгаа. Ургуулгын хөдөлгөөнгүй. Нөгөө төдөл чинь эрүүгийн би гэж нэгээс эхлэлмээр зовлон ихэлсэн гэдэг. Тэгээд ажилдаад би чинь ер нь төрлийн тийм зүрх сэтгэлээсээ ханддаг тийм социализмын үеийн байхад умган тийм чанар байдаг. Ерөөсөө би заавал янжмаар би эрүүгийн нээгээд сайхан яриулдаг болно. Шүн зүудлэн. Тийм ээ. Яагаад энэ хүний эрүү нэгдэхгүй? Яагаад энэ хүн ерөөсөө зүрх сэтгэлээрээ ярихгүй байна? Яаж захиртайгаар ярьсан чи манай захирт их хошин хүмүүтэл бас ерөн зовлттой юм. Ингээл тэгээд би орчноо ажиллаж эхэлж байгаа. Ажилласан чинь манайд өнөр бүгд эрүүн зовлттой. Ургуулгын хөдөлгөөнгүй. Гэхдээ энэ чинь ерөөсөө ганцхан урлагт орж байгаа хүмүүсийн дутагдал биш юм байна. Энэ чинь ерөөсөө монголчуудын нийтлэг дутагдал юм биш үү гэдэг мэдрэмж тэр үед төрсөн. Тэгээд нөгөө оюутнууд чи их удаан сурсан. Тийм би энэ. Гэдэг юм. Амьдрал сайхнадаа гэж хэлээ. Амьдрал сайхан шүү гэдэг яг хэлж байгаа юм би. Яагаад энэ өгүүлэх эргэтэн чинь гадаад дотоод энэ хоёр эргэтэн байдаг. Энэ уруул хүний амьдралд ямар хэрэгтэй? Ганцхан хоол идэх гэж энэ шүд ирүү. Хоол идэх гэж заяасан юм уу? Энд чи ярианы урлаг. Хүн чинь зүрх сэтгэлээр хүн гэдэг чинь одоо бурхнаас илгээсэн бид нар чинь маш их азтай. Гарваа тэр хүн болж төрнө гэдэг чинь гайхамшигтай аз. Бүх одоо амьтан урмлын дотроос хүн бол оюун ухаанаараа тэгвэл одоо тусгай бурхны илгээгдсэн гэж байна. Бид нар үгийн үйлдэл, биеийн үйлдэл, сэтгэлийн үйлдэлээр нийгмийн харилцаанд ордог. Үгээр сэтгэлдээ бодож ирсэн сэтгэлийнхаа мэдрэмжийг юугаар илэрхийлэх вэ? Үгээр илэрхийлнэ. Сэтгэлийнхаа мэдрэмжийг юугаар илэрхийлэх вэ? Нүдэрээ илэрхийлнэ. Сайхан муухайгаа юугаар илэрхийлэх вэ? Хүн царайгаараа илэрхийлнэ. Гэл ингээд энэ яг цэцэрлэгийн хүүхдүүдийг багаас нь маамуу наашир гэдэг дуу багш нь зааж байгаа шүү дээ. Маамуу наашир гэдэг маамуу наашир манай хоёулаа тоглоё гэл. Тэгэл үгийн тогтоолгоор ингээл ерөөсө болоо. Цаашаага тэр хүүхэд тэр дууг үнэн сэтгэлээс дуулж ийн уруул ам. Миний хүү маамуу гэдэг үгийг маамуу наашир дууны өнгө тэр гарч байгаа авиан тод тийм ээ. Маамуу наашир дээрэл усгийг зөв хэлнээс сурахгүй яасан бэ? Нэгдүгээр ангийн багш заахтаа уруулаа энэ том уужим нэнэ. Одоо энэ 3 хуруу тийм ээ. 3 хурууга хөөхөн шүү дээ. 3 хөөхөн хуруу байна гэж хэлээд таарах. Ингээд юус бид нар усыг хэлэхдээ 3 хурууга авиа усыг хэлэх их шиг үсэг, гээгүүлэгч үсэг бүгд өөрийн гэсэн өгүүлэх хэрэгтний оролцоо байдаг. Энэ оролцоог зөв ажиллаж яагаад сурч болтгүй бэ? Энийг заавал урлагийн хүн байх ёстой юм уу? Яагаад ингэж цэцэрлэгийн багш, сургуулийн багш за миний хөө энэ бол чичрэх гээгүүлэгчээ. Энийг хэлэхдээ одоо шүдээ эрүүгээ ингэж нээгээд
хэлээ ингээд тараагаад хэлнийгээ булчиг зөв ажиллуулаад ингээд давхар заасан бол өдийт өгүүлэх хэрэгтэй бэрхшээл гэдэг юм монголчуудад байхгүй штэ. Ерөөсөө манай сургалтын систем буруу юм байна гэдгийг би их эрт мэдэрсэн. Их эрт мэдэрсэн боловч арга замаа олохгүй л яваад байгаа байхгүй юу? Хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй. Тэгээ би өөрөө бас адилхан за энэ өөртөө итгэл алдарчихсан, сэтгэл алдарчихсан үе байлаа бид нар монголчууд биднэрт. Зөвхөн бид нар ходоодол бодож амьдарч байлаа шүү дээ. Өнөөдөр нэг цатгалан л явж хаасан. За өнөөдөр нэг хэдэн хүүхдээ юу яа гутал вэ? Одоо яана нэг зах дээрээс хямдхан шиг гутал болоод өгч. Хүн өнөөдөр идэх гэж төрсөн идэх юм уу, өмсөх гэж төрдөг юм уу? Хүн өнөөдөр үн цэнэ бид нар нэг хэсэг монголчууд үн цэнэ хайцсан биз. Хүн гэдэг үн цэнэ хайцсан биз. Би тэдний адил бас өөрийгөө хайчиж байгаа. За. Энэ үний илүү зовлттой байна уу, зовлтгүй байна уу? Ерөөгүй ер нь надад ер нь ямар хамаатай юм бэ? Тэртээ тэргүй урлаг сүнцэн. За би ч гэсэн өнөөдөр нэг цалинтай явж хаач хамаагүй юу ч хамаагүй хийгээд зүйлдээ бүр шантаа буугаад цэвэрлэгч хийсэн яах. Ажиллах хийх хэрэгтэй. Зүгээр байж болохгүй. Тийм бол миний амьдрал өнөө нэгэн л ойлголттой байсан. Тэгээд наднуугаас эхэлсэн би дахиад сэргийж эхэлж байгаа. Хүн чинь амьдрал биш сэргийх, унах сэргийх үе маш их байдаг тохиолддог. Их чинь одоо 60 насны бүсгэн дээр явж байна. Дандаа сайхан байсан. Миний амьдрал дандаа гоё байсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ дандаа муухай байсан гэж бас хэлэхгүй. Ерөөсөө амьдралын зам ямар байх ёстой. Тэр болгоныг амсаж идэх ёстой юм бид нар. Өлсөж үзэх ёстой. Ядарч үзэх ёстой. Өвдөх ёстой. Энд чинь хорвоогийн зам. Ганцхан тэр зовлон яаж туулж өндөрлөг дээр гарах вэ гэдэг чинь хүн өөрөөсөө л эхэлдэг. Өөрөөсөө тэгээ надад би за ерөөсөө би үйлчлэгийн газар яг та нартай адилхан одоо борлуулагч хийж үзэж байгаа шүү дээ. Одоо бусдаас өндөг авч үзэж чинь ингээд хавцаа нэрээ өстө бүр уналтанд орсон юм байна гэдэг би бүр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн л дээ. Монголчууд ч өөрөө дунд нь эхлээд хоёр хэрэлдэж байгаа хүнийг хооронд нь зохицуулах гэж үзэн дараа нь жоохон ажил зогсно. Тэгснээ өөрөө дунд нь орцоо хэрэлдээ зогсож юм. Ер нь хэцүү шүү дээ. Хүн сайхан ярьж чаддаг. Сайхан ярьж чаддаг хүн мөртлөө амьдрал дээр би төгс төгөлдөр гэж би өөрийгөө хизээч хэлэхгүй. Би бас уурладаг. Хүнтэй хэрэлддэг. Тэгээ би дараа нь боддог. Сайн ирвэл юунаас болчихваа? Миний төргөн уурнаас болчихвоо? Эсвэл нөгөө хүн надтай муухай хайцчих уу? Гэт ингэж хэцүүч боддог. Тэрний цаана асуулт өөртөө тавиад за тэр хүн надтай муухай хайцсан шүү дээ. Яг л би өндөр настай хүн яг тэр залуу намайг ингэж үл оршиж хүн биш мэтэр үзв. Тэгэхээр би тэр залууд одоо бууж өгөх юм шаардлагатай. Үзнэ гэж бодчих. Тэгэхээр чи нөгөө хэрэлдэж байгаа хоёр хүний хин гимийн зөв гэсэн нэг үг байдаг шүү дээ. Зүгэл би энийгээ давах гал энэ үс хязгааргүй юм болоод сүултээ бүр хүн амныг хэрэгж гаргах юм бацтай. Тийм учраас үгээр хүнийг авч үгээр хүнийг аз жаргал төрөж чадна хүний амьдралын хамгийн их сурвалж бол үг юм аа. Үгийн үйлдэл юм. Хайцаа юм гэдгийг ойлгоод тэгээд одоо та бүхэнтэй өнөөдөр тэгээд хайцааны тухай асуудал ярихаасаа өмнө өөрт байгаа дефект минь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл хайцаа биш. Яг нөгөө миний үсэг гэдэг шиг. Энийг би зөвхөн одоо жүжигчин хүн сайхан ярих ёстой юм биш шүү дээ. Та нар одоо ингэж борлуулагч нар гадуур яваа тэр худалдагчтай одоо тэр нэг жижигхэн дэлгүүр ч юм уу супермаркет ч юм уу очоод ингэж ярих та тэр хүнийг өөртөө татах ёстой. Тэр татхын нууц нь байж та юу юм бэ гэхээр ерөөсөө эхлээд би танаас нэг дасгал өгнө. Энийг та нар харин би танаас гойход биш үү? Энэ дасгалыг ганцхан удаа л хэлэгдэх байх. Яг тэгвэл энэ чинь цаг хугацаатай юм гэдэг чинь цаг хугацаатай тийм ээ. Гэхдээ би та нарыг өнөөдөр надтай нүүр тулгаад уулзаад тэр жүжигчин өнөөс 40 жил одоо амьдралаа урлагийн замаар явсан, алтаж амж явсан. Алтан амьдрал минь хөө. Энэ надад их бодогддог шүү дээ. Амьдрал минь хөө. Айлгууд дүүмэн алдаатай оноотой амьдрал
яг ийм замаар бид нар явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр миний энэ зааж өгч байгаа дасгалыг та нар яг өөрийн ерөөсөө л өөрөө төрөлхийн юм шиг та нар энийг оролдох хэрэгтэй. Энийг ерөөсөө өнөөдрөөс эхлээд за кармч надад ийм зааж өгсөн. Нэг хүүхдтэй бас та нар бас айлын өөрөх толгоос эцүүд байгаа, ээжүүд байгаа, хүүхдүүд байгаа. Би 7 настайгаас эхлээд хүүхдүүд сургалт явуулж гисэн. Ямар өөр. Тийм жоохон байхад нь авч энэ болгоо гэсэн. Бүр ингэж айдаг, өвдгөн чичирдэг болгоцсон биш хүүхдүүдээ. Хүүхдүүд эр үсгийг хэлж чадахгүй даа маш их гутарч штэ. Тэрийг ерөөсөө тэр гутрал дагуулж хүүхдийг хүмүүжүүлж болох шүү. Бус хүүхдүүд чинь хөөрхөн цаваа яриад байхад энэ манай энэ нэг урагшгүй юм ерөөсөө хэлэхгүй гэж ингэчих нөгөө хүүхд чинь нэрэл би сул дараа юм бэ. Нэрэл би хэлэхгүй. Бус хүүхдүүд ингээд яриад байхад хэлж чадахгүй ингээд тэр хүүхдэд өөртөө итгэлгүй болгоо хийчихэж байгаа хүүхдээ. Хүүхдээ урмаар бурмаар дайлж үгүйдэг шин тий. Тэгэхээр чин тийм хайцааны алдаа энэ бас л хайцааны алдаа. Тэгэхээр өнөөдөр миний энэ зааж өгсөн дасгалыг та нар өнөөдрөөс эхлээд хоорондоо үгүй яг шүүтэх маягаар биеиндээ хэлж өгөөд. Үгүй чи нэг эргөө зовоод шүү дээ. Уралж өгөхгүй шүү дээ. Карбакс юу гэж хэллээ гэж биеиндээ сануулаад ингээд гэртээ хараад уруулаа нээж ажиллаад товтой ажиллаад ингээд байх юм бол та нар 7 хоног энийг мартахгүй уулныг хамаархан дефект юм байна. Ерөөсөө энэ хичээл хүн ер нь амьдрал дээр байна шүү дээ. Сонсож зал. Та нар бол насаараа сонссон байгаа дийгц. Одоо ингээд янз бүрийн хүмүүсээс янз бүрийн юм сонсоод байдаг. Энэ чихээр нь ороод энэ чихээр нь гараад байдаг байхгүй юу. За 7 хоног сарын дараа нөгөө нэг кармчд юу яриад ерөөсө төсөөлөл авах одоо мэдгүй матчгээл хайчдаг тийм ээ. Бас бичиг тэмдэглэл гэж арга байдаг. Тэрийг бол одоо энэ чинь маш олон оюутнуудын туршлагаар биш бичиг тэмдэглэлийн хүн ерөөсө тэмдэглэлээд орчдөг. Карм юу ярьлаа гэхээр чинь за зүгээр би юм тэмдэглэж ирсэн гэдэг тэмдэглэлээр тийштэй гэдэг бүдүүн батал санаанд ороод бичээгээд яах юм бол тэр нэг жоохон ойлгохтой суудаг. Яг өөрөө биеэрээ үйлдээд өөрөө яг дасгалжуулах та нар одоо намайг үгийн үйлдэлийг дасгалжуулагч тэрнээр ороо хүрээд иржээ л гэж ойлгох. Яг өөрөө хийгээд үйлдээд яг амьдрал дээрээ үзээд ингэхээр чинь хүний тархинд маш суухтаа хэрэгжүүлэлтээ маш чухал байдаг байхгүй сайн сууж өгдөг. Тийм учраас би лекц хийх дурггүй. Юугаа ярьж чухал найчхаа. Үгийн урлагийн тухай яриад би 2 цаг ярий. Та нар гонэр үгийн урлагч юу сайхан юм аа. Яг тийм болохсоо нэг бодол өнгөр шүү дээ. Болох юмсан биш. Бол өөрийгөө өөрчил. Тэ? Энэ маш амархан. Тэгээд дасгалаас эхлэе. Бол бид ч одоо ихтэй бүтэм байж бид нар. Урал байна уу байна? Өгүүлэх хэнийг хадаад ихтэй байна. Уруулын бочи ажиллаж байгаа юу? Ажиллаж байна. Шүд байна уу байна? Ирүү байна уу байна? Энэ ирүү чинь ярих ёстой ирүү. Энэ ирүү яагаад үжих байгаа юм? Энэ хиний буруу юм. Тийм биз дээ. Хэл байна уу байна? 35 үсгээ мэдхүү мэднэ. Монголоор ярих уу ярина. Хэнийг ч үгийг сонсон би. Гэтэл яагаад надад тийм ярих чадвар сууж болдгүй юм бэ? Би хинээс дутуу юм. Хинээс дутуу юм бэ би гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ярины уур чадвар ингээ хөгжиж ирэхээр хүн ингээ сайхан ярьдаг болохоор хүний анхаарал аяндаа тэр хүн рүү татагдана. Тэгээ би энэ 90 оны дасгалын дараагаар нүүр царайны дасгал бас хэлдэг. Ерөөсөө эндээс л эхэлдэг байхгүй. Хүн унтраад босоод хүний амьдрал эхэлдэг штеп. Унтраад босоод нүрээ будаад гарлаа нийгмийн хайцаанд бид нэр амьдарч байгаа. Олны дунд бие авч явж эхэлж байгаа. Өөрийгөө хүн гэдгээ мэдэрч байгаа. Бусдад бид нар инээд бэлгэлэх үү, уур бэлгэлэх үү? Надаас шалтгаална. Өөр хүнээс шалтгааллахгүй. Хэн хүний уурыг хүргээд байгаа? Би л хүний уурыг хүргээд байгаа учраас би өөрийгөө өөрчлөх ёстой. Ерөөсөө энэ
засгалыг хамхан дутагдал шүү дээ бидний дутагдал. Дутагдал юм да тий. Энэ буруу зуршил амьдралын ерөөсөө буруу зуршил. Хизээч хэл ам ийм юм та нар урд юм сонсож байгаагүй байх. Их сони юм заах нэ гэж бодож байгаа. Гэхдээ би та нарыг азтай хүмүүс гэж бодчих. Яг мэрэгчлийн үнээс. Энд чи яг үндэслэлтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй ярианы урлаг гэдэг бол. Энийг зөв сон хоолойны цуул бас хоолой гэж чинь бас яа тийм нэг айгуу тийм төмөр чахраад байгаа шиг тийм гачин дуусан юм байдаг шүү дээ. Йоо чимээгүй агаасаа чих бас ядардаг шүү дээ хүний чих. Чимээгүй агаасаа зургатаар нэг юм яа зургатаа хаадаг шиг бид суугаас болдог шүү дээ. Тэрүүнтэй адилхан дуу хоолойны гоо сайхан гэж байна. Зарим хүний дууг өссөн хараад өнгөртэй ямар сайхан дуутай. Тэр хөхний хахаас дуун тийм гоё байгаа юм чи өөрөө их сайхан хөхөн байхадаа бид дуу хоолойнд дуулдаг шүү дээ. Тэгэхээр чи дуу хоолой үрч бас уудаг. Дуу хоолой гэдэг чи бас гоо сайхан. Тэ? Ир хүн нэг сайхан тийм иршүүд гоё өнгөнсөн гоё дуугаар бас одоо нэг том бүдүүн дуутай хөгжим шиг ингээд араад яваач юм уу? Тэ? Ханагтээс ямар залуу байх вэ? Тэр дуу хоолой тийм гоё юм чи их гоё тийм сайхан хангал залуу байхдаа гэж бид нөр өөрөө ихгүй боддог шүү дээ. Тэр дуу хоолойг бас зөөлөх тасгалаа. Тэр нь юу вэ гэхээр амьсгааны тасгал. Амьсгаал ерөөсөө дуу хоолойг өөрчилж чаддаг. Гэт энэ ерөөсөө бид нар уушгаа юу бид нар уушгаа зөвхөн амьд явах гэж амьсгалгүй шүү дээ. Бас ярих гэдэг энэ амьсгаа чинь бас ярианд маш их чухал үүрэгтэй. Хамар бид таглаатай явуулсан бас ман гэдэг хэцүү тийм ээ. Тэгэл энэ хамар чих өөрийнхөө дуу хоолойг сонсохгүйгээр бусдад сайхан ярих гэж хүн байхгүй шүү дээ. Одоо хэлгүүд үлийн хүмүүс чинь яагаад ингэж ярьж юу байхгүй юм бусдад хайцч чадахгүй хацааны хүний дууг сонсоход битгий өөрийнхөө дууг сонсохгүй болохоор нэг дуу нэг тийм нэг өнгө алдсан хөгжим шиг дуурдаг шүү дээ. Хаяа нэг ашгархаа нэг гачин солонгороор чинь нөгөө сонсвол муудаг юм гай өөрөө бусдын чимээ сонсохгүй. Тэгэд өөрийнхөө авиаг яаж гарч байгааг гэдэг контролдох чадвар байхгүй. Тэгэхэд бид нар телефон бүлгийн биш бүтэн эрхтэнтэй мөртлөө бусдын хоолой. Гэхдээ манай улмаа мөн сайхан хоолой. За янчмаа яшгаа стуугаагаас чих ядраага ичдэг ядрага гэх иймэрхүү байдаг шүү дээ. Тийм учраас дуу хоолойны өнгөнөр хүрэх юм бас бодох ёстой. За ингээд дасгалтаа шууд аваа. Яагаад би ингэж яавч дүрэлцэж юм гэхээр цаг 30 минутанд багтаах ёстой. Тийм ээ. Тэгээд дараа нэг уулзсан гэсэн би яг өнөөдрөөс эхлээд Тусан барьж намаа компанид нэлээд сайхан туулж ажиллаж байгаа юм байна. Бас энэ бас нийгмийн одоо өнөөдрийн хамгийн халуун цэг рүү орж байгаа өнөөдөр өөрөө хүн залуу хүн өөрийгөө өөрчлөх ёстой юм байна. Өөрийгөө хянах ёстой юм байна. Өөрөөсөө нийгэм гэдэг чинь хоёр хүнээс бүрддэг юм байна гэдэг ойлголтыг угаасаа зурсан дорж өгсөн л дөө. Тэгэхээр хоёр хүн гэдэг чинь өөрийгөө яаж засах вэ? Хамгийн том дефект юу вэ гэдгээс би хэлэх гээд байгаа шүү дээ. Тийм учраас эхлээд би танаас тэр дасгалыг өгье тийм ээ. Энэ дасгалыг хүн болгоно. Гэхдээ очиод хүүхдүүдэд ажил хүүхдүүдэд бүр яг намайг засаж аль минийхөө хүрээд ирдээ. Ээж миний хүн шилдэг ууштай гэнгүүт хүүхдэд чинь нугаар. За тэгвэл миний хүн энгийн шиг гэдэг ингээд бусдаа түгэ найз нөхдөд хэлээ. Ингээд энэ нас Монголын нийгмийн айхтар энэ оршоод байгаа Монголын нийгэм биш. Ерөөсөө энэ хэл ярианы урлаг гэдэг чинь дэлхийн дахнаа бүр нэлээд бүр Америктэй энэ тэмдгүү хэлээр ярианы урлагийн багшдын очиж суудаг. Тийм тусгай лекц мэс уншдаг тусгай хүмүүстэй энэ дээр ерөөсөө 90 амны зуул ганцхан монголчуудад тохиолдоод байгаа ч бэрхшээл биш. Дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдоод байгаа одоо хэлний буруу зуршил ерөөсөө ярьж л болоо. Миний үгийг тэр хүн сонсно уу байна уу ерөөсөө хамаалах гэж бодож болохгүй шүү дээ. Хүн яах гэж ярьдаг юм бэ? Бусдад өөрийгөө ойлгуулах гэж ярьдаг үстэй. Миний үгийг энэ хүн сонсоосаа ингэж сонсох гэж бусдаа ойлгуулах гэж ярьдаг учраас энэ яриаг нэг үг ч гэсэн та нар энэ оншоо гутлага оншоо дээр хайж болохгүй.
Нэг үг ч гэсэн тэр хүний чиний хайцж байгаа хүний чинь зүрхэнд авах хэрэгтэй байхгүй юу? За ястаа нэр алима их чухал үг хэлжлээ шүү. Нэрээ бодгол үг гэж оройн нот хэлэх ёстой. Тхийн тулд энэ үгийн одоо энэ бодлогч нар л очиж сууж штеп. Ингээд та нар өөрсдөөсөө энэ компани юу царай та нар энэ компани ашиг орлого зөвхөн борлуулагч нараас шалтгаална штеп. Борлуулагч нарын зан хайцаанаас. Тийм учраас зан хайцаагаа юу яхын тулд өөрөө өөртөө итгэлийг эхлээд бий болгож ингээд өгүүлэх хэрэгтнийхаа дефектийг мэдчихээд энэ дээрээ ажиллаад ингээд ихлэхээр аяндаа хүн ингээд нээгдээд хэлдэг. Өөртөө итгэлтэй болно. Тэг. За тэгээд ирэхээр дахиад шатчалтаар ярихгүй шууд чи өөртөө итгэх үү? Ой чи хүн бүдтэй хүн юусоо тэрийг өөртөө итэг гэж чухам юу хэлээд байгаа учраас ойлгохгүй байгаа шүү дээ. Өөртөө л итэг гэдэг байхгүй л. Би өөртөө итгээд байгаа юм биш үү? Гэхдээ би өөртөө итгээд борлуулагч хийгээд явж штэ. Би амьдралаа аваад явж гин. Би өрхий дэргүүлэгч юм. Тэгэхэд энэ хүн одоо намайг өөртөө итэг гэдэг байгаа юм. Юу яриа солиороод байгаа юм бэ? Тэр чи өөрийнхөө үнэл гэсэн үг л дээ. Өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн үг өөртөө итэг. Хүн том корпорацийн эзэд дэлхийн томчууд бүгд л доороосоо эхэлсэн байдаг шүү дээ. Одоо социализм үеэр ярих гүрүүшиг гэж ярьдаг. Гүрүүшгээс, сэлэсрээс, зам цэвэрлэгчээс энэ төр амьдрал нь гараа эхэлсэн. Тэгээд тэр хүмүүсийн амьдралыг ингээд судлаад байхад маш их хөдөлмөрсөн байдаг. Хөдөлмөр чин сэтгэлээсээ хандсан байдаг. Өөрийнхөө хөдөлмөрт өөрийнхөө тэр зарж байгаа өндгөндөө маш их хайртай байх жишээ авч байгаа. Энэ өндөг ерөөсөө маш их ач холбогдолтой. Өндөг бол гадуур зөндөө байгаа. Би өөртөө энэ өндөгний хоббит өндөг авч иддэг. Гэхдээ аль компани өндгийг авч иддэг байгаагаа би мэдэхгүй шүү дээ. Өндөг л бол өндөг. Хамгийн гол нь сайхан хайртай хүмүүс тэрийг авч иж үнэ сэтгэлийн таашаал төрсөн байхгүй юу? За, манай одоо жишээлбэл хоёр дэлгүүр байдгийг нэг нь нэг муухай ажтай шунталтай авах хоёр. Тэр тоорч ирээд, холтож ирээд бүр нэг сайхан ажтай өн дээр очиж авдаг шүү дээ тий. Тэр чинь ганцхан миний зовлон биш байгаа гэж би бодож байна. Тийм ээ? Тэгээд энэ өндгөндөө өөрөө дурлаад энэ гоймондоо өөрөө чин сэтгэлээсээ хайртай байх хэрэгтэй. Энэ гоймонгийнхаа чанарыг сайн мэдсэн байх хэрэгтэй. Энэ маш олон солонгосоос орж ирж байна, одоо хятадаас орж ирж байна. Энэ гоймон бусдаас ямар ялгаатай юм бэ гэдгийг тэр нөгөө харьцагч хүндээ сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Энэ гоймон бол ийм орц юутай. Одоо яад хүний л амьдрал шүү дээ. Хүмүүс айгуучаа шалтаад маргааш нь бэлэн гоймон авч иддэг шүү дээ. Тэгээ зарим нь одоо бэлэн гоймон хүмүүс муу одоо хотод цоороод өгчлээ гэж цуурхал гарцсан. Тэр нь одоо үнэнч байд юм уу, худлаач байд юм. Одоо бүгд тэрийг та нар одоо үгүйсгэх хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Бэлэн гоймон болгоо юм өөрөө. Тэгээд гоймон бодож одоо гоймон чих муу нэртэй болсон шүү дээ. Болгоны махаар гоймон хийж ин хаттав гээл худлаа үнэн яриа гараад ирсэн тийм ээ. Социализм үед би манжинд их дуртай байсан чи нөгөө манжингийн минь аваач таксигээс хаяад хайцсан шүү дээ. Оо манжин идсэн хавт хавтар тусдаг ерөөсөө манжин идэж болохгүй шүү гэсэн чи би үнэмшээл. Манжин идэхэд махаар яах вэ? Манжин байхад махаар яах вэ гэдэг үг. Манжин байхад удаар яах вэ гэдэг үг гарсан гэсэн социализм үед. Тэгээд манжингаа таслаа хийсэн чи саяхнаас манжингаа гэсэн чи. Тэгээд би бодгүй би их олон жил манжин идсэнтэй би л хавт хавтар тусаа. Одоо манжингаа нэг идэх юмсан гэж өөр ирэхгүй гэж бодогдоод тэгэл ингээд тэр зах зээлийн өрсөлдөөн байдаг юм уу юу байдгийг тэр өрсөлдөөнийг юугаараа даван туулахгүй гэхээр зан хайцаа өөрөөсөө их миний өгдөд зүрх сэтгэлдээ гүн суулгаад за энэ ярианы дефектэд би өнөөдрөөс эхлээд засъя тэгээд битгий мартаарай гэж их чинь одоо би цаг заваа өрөн та нар цаг заваа өрөн сууж штэ надад цаг зориулсан та бүхэнд би баярлж байна. Миний үгийг анхааралтай сонсч чинь гэдэг чинь бас би хэд сонсохгүй би яах юм? Тийм биз дээ. Яриад хэрэг байхгүй шүү дээ. Тийм байх. Тэгээд та нарын үг ч гэсэн бас бус хүмүүс анхааралтай сонсдог, хүлээдэг байх болоосаа гэж би бас хүсэж байна. Яг л бид нэр хүн
хүн өөрөө өөрийгөө ямагт үнэлж явах хэрэгтэй. Борлуулагч хүн өөрийгөө бас үнэлнэ шүү дээ чинь. Насаараа эр хүний замын үзүү урт гэж үг байдаг тийм бидтэй. Борлуулагч чи 10 жилийн дараа чиний амьдралын өндөрлөг чиний хичээл зүтгэж чамаас шалтгаална шүү дээ. Чи ажилдаа чин зүрх сэтгэлээ өөрч хийдэг бол чи ахын дээшлэн шүү дээ. Тэ? Юу дуртай тэрийгээ хийх ёстой. Ажилд орсон бол шалын бүтгэн зүрх сэтгэлээрээ л угаахгүй зүгээр ингээд алчих юм бол яах юм бэ? Яах юм? Тэр хүн хизээш төвшөхгүй шүү дээ. За нэг албан газраас гарлаа. Нөгөө газар дахиад цэвэрлэгч. Тэгээ сарын дараа голөгдлоо, гарлаа. Алийн болгон албан хаалтны албан газрын үүдийг ингээд илээгээд явах юм бэ? Тийм ээ? Үйлчлэгч чин сэтгэлээсээ жолн зөвлөж соёл урлагийн их сургуульд урьдчилан би нэг жолонд нийтийн жолонд орж бийцсэн чинь гэнэ тэр жолон бүрстэй нэр. Гялцал ямар гоё нэг мө эмгэн цэвэрлдэг. Гэхдээ нөгөө чиг цаашаа холормын нүмертүүлчихсэн. Янзын гоё хаана ордош болгочих. Гэхдээ тэгэл холормын нүмертэл ямар гоё хүүе тачсан жолон ямар сайхан цэвэрлэвэ ихчээстэй нэр. Дандаа ийм байдаг бол харин тийм ээ хүмүүс эмэн цэвэрлээ дийлэхгүй мó гэдэг. Тэгээд надаас тийм үг сонсоод их баяртай үлдсэн. 2 цагийн дараа дахиад орсон ч нөгөө жолч байна. Өнөр та нар маань 2 цагийн дараа орсон шүү дээ. Тэгээ бид нар бас бусдынхаа хөдөлмөрийг ерөөсөө хүнийг ерөөсөө үлд оошоохын хүнийг ягуурлан гадуурж байгаа юм шиг харьцъя. Тэр харьцааг л өнөөдөр бид нар ерөөсөө нийтээр авч хаяад амьдрал хинээс эхлэвэ амьдрал надаас эхэлнэ. Хэн өнөөдөр нийгмийг өөрчлөх вэ? Би нийгмийг өөрчлөх. Гэж хүн болгон тусдаа бодчих хэрэгтэй байхгүй юу? Би өөрчлөнө гэдэг чинь чиний хүүхэд өөрчлөх, чиний нөхөр чинь өөрчлөгдөн, чиний хамт олон чинь өөрчлөгдөн. Тиймэрхүү маягаар л энэ нийгмийг жоохон цэвэрлж авахгүй бол ерөөсөө хэцүү болчиход байгаа шүү дээ. Гэхдээ нийгэм хэцүү байх гэж бодож болохгүй дээ. Энэ бас л нэг бид нар чинь их хожуу юм социалын нийгэмд орчлоо шүү дээ. Бид нар Америкийн нийгмийн хөгжлөөс бараг 200 жил хоцорсон явж байгаа шүү дээ. Буруу замаар өвгдээд буруу замаар нөгөө будаад яваад буцагтаа шороод ингээд чи үлгэрээд бид нар туулцсан ард юм байхгүй. Бид нар дахиад амьдралыг шинээр эхэлж шүү дээ. Америкаас 200 жилийн хоцрогдолтой ард түмнийг ядаж нэг 100 жилийн хоцрогдолтой болгох юмсан да гэдэг сэтгэлгээ залуучууд биднэрт суух хэрэгтэй. Тийм ээ? За ингээд дасгалтаа авах уу. За хамгийн ихний дасгал сайхан чиглэлд юу яагаад Өөрийн дасгал өгүүлэх хэрэгтэндээ өгүүлэх хэрэгтээ дотоод гадаад гэж хоёр хуваагддаг. За би ерөнхийдөө танхим дарагч. Урал бол зөвхөн хоол идэх хэрэгтэн биш ээ. Ярианд маш их чухал хэрэгтэн. Одоо хүмүүсийн нөгөө булчин ажиллахгүй байх чинь нөгөө харвчаад хүн ингээ морилж үзэж шүү дээ. Тэр хавийнхын булчин ажиллахаа байчихгүй юу? Бид нар бол 90 сар бол уруулын булчин ажиллаж харна. За энэ гадаад уруулаас эхэлнэ. Тэгээд дараа нь ирүү хөдөлж бид нар ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Ганцхан бид нар булчингаа зөв удирдах чадахгүй ерөөсө болцсон буруу удирдаад сурцсан хөвшил. Одоо та нар 20 хэдэн залуучууд байна. 20 хэдэн жил та нар буруу зуршлаар явцсан болохоор за засах болоодаа гэдэг жоохон өөртөө ихтгэлгүй байж магадгүй. Тэрс бодож болохгүй. Энд чинь нэг хайхтар засаад байхаар нэг том хайхтар том тийм хизээс засахгүйгээр дутагдaltaч биш. Зүгээр л нэг буруу зуршил хүн нэг тамхинд орчоод тамхи хаях гад ядаад зарим төвчээртэй тамхи хайждаг штеп. Тэрнтэй л адилхан. За ингээд бидний дасгал байна. Тэгээд дараа нь ингээд цагаан хоолой. Тэр чинь хоёр хоолой тийм шүү дээ. Нэг нь удаан хоолой, тархиур хоолой. Хоол боловсруулах ёстой. Цагаан хоолой нь одоо ярианы тийм мөгөөсний энэ хайцаа түүх байдаг. Ингээд цаашаа залгуулад нөгөө цагаан хоолой минь явж байгаад хоёр уушигтай холбогдсон юм шүү дээ. Баруун зүүн хоёр уушиг гэдэг. Тэгээд амьсгалаа тэр уушигнаас энэ өгүүлэхэд дотоод хэрэгтэнтэй энэ уушиг чинь бас өгүүлэх хэрэгтэй маш чухал хэрэгтэй шүү дээ. Уушгаа хайрлаж явах хэрэгтэй юм байгаа юм да. Тэгээд уушгнаас амьсгаа авлаа. Амьсгаа маань ингээд явлаа. Энэ дээр ирлээ түүх чинь ерөөсө дуу хоолой гаргадаг хэрэгтэй байхгүй. Түүх гимтчүүл хүн зах шиг дуу гарахгүй. Дуу гаргадаг
гол эрхтэн чинь төвөг. Тэгэхээр яагаад бурхан биднэрт хүүхнүүдэд болохоор шингэн хоолой заяагаад өвгүүдэд ирчүүдэд болохоор тийм бүдүүн барил хоолой заяадсан юм би. Бас л энэ чинь бурханы хайр, бурханы өгөгдөл. Тэр нөө шилжилтийн нас өнгөрөнгөтэй эртний хүүхдийн төвөх ингэж гарч ирээд дунд бүгдүүрээд явчихдаг штеп. Тэгэл энэ юм ялгыг агуулад ирж байгаа байхгүй. Ингээд төвөх нь ингээд юу яаж чаар нөгөө дууных нь багтаан томроод тэгээд эртний өмнөний дууд нь аргил бүдүүн болж байгаа. Эмэгтэй хүний төвөг байхгүй болохоор нөгөө нарийн жигс нэр өгч байгаа маа. Энэ бол байгалийн өгөгдөл юм да. Бурхны өгөгдөл яаж вэ? За ингээд төвхөр гарлаа ингээд хүүхэн хэлний завсраар ингээд авиа гарч ирсэн. Энэ авиаг их шиг авиа ерөөсөө яг тийм урсгал ус шиг л ерөөсөө сайхан ингээд урсаж гарах хэрэгтэй байхгүй. Сайхан ингээд урсаа. Гоё штэ бид нар тийм нөгөө туулын өмнөд очих. Ихсээ сайхан билээ. Одоо туулж өнгөрсөн зүгээр хэлмэлгээ өөдөөч. Ихсээ гоё билээ дээ. Тэгээд эрэг гэж байдаг шээ те. Тэр эрэг чинь гимэл хичээр зүгэлдэг. Тэр чинь гол болгож багтаан мэд чинь тэр эрэг байхгүй. Гимэлч хаалт. Ил хэсгийг хэлэхээр энэ хэлмэн ингээд нэг урсгал ус чинь хаа хийж байгаа байхгүй. Ил гэж хэлүүлээд. Тэгэхээр ийм. Ерөөсөө ийм очиртай. За тэгээд ерөнхийдөө өвөл хэрэгтэй одоо үйл оройлыг та нэг ерөнхийдөө ойлгочлаа тийм. Тэгээд энэ уруул гайхлыг бид нэр хөдөлгөж сурья. Их амархан. За ингээд хамгийн эхнийд тасгал. Хааны дефектыг би хасангүй. Тэрнээс ингээд тус бүгдээр нь зүйл хэлчихсэн. Чиний уруул хөдлөхгүй бай. Чиний эрүүл зовлттай бай. Хэлчихгүй юу? Яг дараа нь хэлж өгье тийм ээ. Тэгээд имэйг. Би жоохон нөгөө цаг 30 минут хийж сонсч байгаа. Цаг байна. Аминда яарад байгаа. Тэрээс энэ чинь маш няхуур нямбай ажиллагаа. Маш няхуур нямбай ажиллагаа. Зөвхөн лекц өнөөдрийн цаг 30 минутын лекцээр та нар сайхан ярина гэж байхгүй. Хэрэгжүү амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд дасгал өгөнгөө бүгдээр амьдралдаа хэрэгжүүлээд явчихна. Арай жоохон төрөвчлсэн маягаар. Ер нь одоо бол бас тийм нийгмийн хөгжил эрчтэй хөгжиж байгаа болохоор бидний сургалт бас тэр хэмжээгээр ингээд урагшаа нэлийн давшингүй яваад байгаа. Яг нийгмийн хөгжлийн хурдыг давж штэ. Тэ? Яг тэрнийхээ кемпэнд алхаж штэ. Маш алхаагаар бид нар ч одоо бас хагас гүртэй алхаагаар хуучин социализм ойлголоос за нэг ажлаа явах болохгүй за гэж. Хой, намайг аргалчаараа би өнөөдөр манай хүүхэд өвчтэйгээ хэлчихсэн өө яшиг цалигаа тэгтээ зүгээр бүтээ авах гэсэн сэтгэл гээдээс. Одоо өрсөлдөөний нийгэмд амьдарч байгаа учраас би өөртөө 60 хүрчээл та нар залуучуудаас үүдээ дутхгүй шүү гэж чадаач шээ. Аминдаа үзэл одоо зэрэгцээл үзээд амьдрах гад үзээд нэгдүгээр энэ бас амьдралын төлөө тэмцэлээ. Хоёрдугаар хөгжил төршлөөс бас хоцрогдуулсан гэж бодчих. Их баяцамтгай. Залуучууд англи хэл сураад ах би анхаарал татдаг ингээд англи хэл сурч байна. Тийм ээ. Ингээд бас өөрийнхөө нэг нийгмээс нэг хоцроочихгүй юмсан гэж яваад зүтгээд шүү дээ. Тэ? Энэ бол бас хүний тийм нийгмийн эдэх байх хэрэгтэй бид нар. За одоо Монгол хүний сэтгэлгээ санаа 40 хүрчээ чамд сэтгэлгээтэй болчдөг. Өвгөн сэтгэлээс. 40 нас ямар сайхан нас вэ? Жинхэнэ нөгөө ухаан би сэтгэл тэгшэрсэн нас. 40 нас гэдэг чинь дөнгөж насанд хүрч байгаа юм. Дөнгөж 90 цент насанд хүрч байгаа тийм өсвөр нас байхгүй юу? Тийм сэтгэлгээ надад их хэрэгтэйсэн. Тэгээ намайг одоо хүмүүс чинь одоо их сониноор та нарыг мэдхгүй зарим нь бол ээж аваасаа сонсох би чинь бас тийм сэтгэлгээ жоохон урагшилсан хүн учраас бас затгаа авснасаа яг зөв нэр хайж авч л явлаа тийм ээ. Би тэр үе 40 насыг нэрээ яг намайг өгшүүлж байгаа юм би эднэс. Би яг одоо л ухаан сууж штэ. Би одоо амьдралын амт юунтай юм бэ? Аз жаргал гэж юу юм бэ? Хайр гэж юу юм бэ? Би одоо л ойлгож штэ. Миний амьдрал дөнгөж эхэлж байгаад эдгээр намайг жагуун цуулгаад тэр хайр юм бэ гэж ингээд бухимдаад эхэлж байгаа байхгүй. Одоо би жаастаа би одоо бүр 40 насыг бүр нялах гэж хэлнэ. Бүр нялах. Дагчир. Тэ? 60 нас
Миний 60 нас бол ерөөсөө яг эд ажлын нас байхгүй юу? Ажлын нас. Европод Японд одоо 65 хүрчээж хүн тэтгэвртээ суух уу суухгүй юу гэдгээ тэр хүн өөрөө шийддэг. Ажлын ирсвч байгаад байвал тэр хүн 70 хүртлээч ажиллаж болно. 75 хүртлээч ажил. Чи 65 хүртэл гар гэж хизээж хөөхгүй. Тэр хүнд нөөц боломж байвал ажиллаулаад байдаг. Гэтэл Монгол яаж юм? 50-та эмэгтэйчүүдийн 50-та хүчээр бараг чирж штэ. Тэр хүн ажиллах хүч надад байж штэ. Би ажилламаар байж штэ гэдэг. Гоцож бай, өгшөө авгаа мэж зай. Ардаа бид ирээдүйд зогсож ингээд ингээд энэ чинь одоо бас айгүй та нар яг миний насны өндөрлөл дээр кармич ямар уян хэлвэ гэж боддог. Энэ хоцорсон болоор аваад зайлуулъя. Одоо ийм их хандлагаар хандж штэ. Тэ? Тэгээ 65-та нөгөө ирчүүд нь чааваас айгуусаар агаад наслахгүй маа. Манай ирчүүд ерөөсөө өөрийгөө авч явж өөрийгөө үнэлэх үнэлэмж байхгүй маа. Ирхэн бол хээгүй сайхан та хээгүй сайхан. Хээгүй гэх дэндүү хээгүй. Хээгүй гэдэг заваан байгаа байхгүй. Заваан хээгүй. Хэр тастагаа хутгалт хээгүй байна гэдэг чинь тэр үний бас соёлын төвшө харагдаад байгаа шүү дээ. Хээгүй байлаа гэж гутлаа таслахгүй байгаа энэ хүн хээгүй хүн гэж хэлэх үү? Хинэггүй хүн гэж хэлэх үү? Эсвэл энэ ямар хөдөлгөөн юм бэ гэж хэлэх бас бодох цаг ирэн биднэрт ирсэн шүү дээ. Тэгээд 60-таа зайлвал тэтгэвч 60 насаа хүлээсээр байгаа зарим нь юу яахгүй чад хийчих юм аа гэдэг. Монголчууд бас энэ сэтгэлийг аяхгүй бол ерөөсөө болохгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхэд гадаадынхаа одоо 65-таа өвөө миний найз өвөө нэр ажиллаа хийгээд явж штеп. Дараа 67-8 би чинь юуны төлөө англи хэл сурлаа тий. Бас нэг жоохон интернет хөгжлөө бас нэг интернетийн найз өвөө мөвөө энэ байж тээ. Нэмээ энэ тэр чинь өстө зав байхгүй, ёстой зав байхгүй уучлаарай би юусаа ажил гэдэг. Тэгээд ажиллаас таашаад авч чинь. Ерөөсөө тэр амьдралын таашаад ажил. Тэрвээ ажилгүй болчихвол яах юм бэ? Яах юм бэ бид нар хайцсан өөдөө бүхлээ. Ажлыг иймэрхүү хандлагыг бид нар бас сэтгэлээрээс авч явах хэрэгтэй. Харин манай урлагийнхан бол их өөр сэтгэлгээтэй болчих. Би надад эргээд багшилсан чинь үгүй над шиг олдсгүй аюу эрдэн байхгүй болсон юм бэ. Ямар хүнтэй явж байна. Яагаад гэвэл энэ хүний тэр ариун их туршлагыг авах хэрэгтэй юм байна гэдгийг бас зах зугаас нь хүмүүс ойлгох болчихжээ. Би бас тэрэнд нь баярлаад уушаад байна. Гэхдээ нэрээ би нэг л их баярлах туршлагатай хүн. Тиймээс түгээх одоо би бас ингээд нөгөө миний хийх зам өдөрцөн танаас бас түгээх гэж үлээд ирж байгаа байхгүй юу? Гүгээд ямар баяр ёслолтой өглөө би болсоо. Тэгээд за би хөгжиж тэрийг нээж өгöd ингээд өстө нэрээ. Шүн миний наар өрөхгүй гэж сэмцээд байгаа шүү. Маргааш би шинэ орчинд очино. Шинэ залуучуудад би өөрийнхөө нууцыг бичиж ямар гоё вэ те? Нэг хэсэг залуучсан тэр хүмүүс чинь надад гэрэмж байгаа. Очоод 7 настай хүүхэд байгаа да ир үсэг хийж чадахгүй. Тэр 5 ааштай очиж ир үсэгтэй нь очоод зурлаа. Гэх мэт янз бүрийн сайхан төсөөлөд бодож хөгжиж байгаа. Тэгээд дасгалтаа яг авах гэсэн ингээд ам халаад гэсэн. Тэр чинь ам халцаараа ерөөсөө зогсооч чад. Яг гэхдээ би ам халж шиг би танартай одоо өөрийнхөө чин сэтгэлийг ойлгуулж дасгалаа би танартай аяг ам хараад хүчтэй болох гэдэг шүү дээ. Ихгүй шууд авч ирэнгүүтээ та юу ярьж байна аа чинь. Яам ууламаа хөдлөж шиг. Ямар зоригтой би одоо ууламаа автуу салиатай хөдлөх билээ. Хэд хэрэгтэй юм одоо? Тэр зүгччин өөрөө тэр хайсныхаа тэр ууламаа хөдлөхөд байж идэм байгаа биз? Надад ямар хамаатай. Миний амьдрал ямар хэрэгтэй. Шал хэрэггүй юм авчирч байгаа юм босонтой чигсэн юм. Хайрын цаг. Тийм учраас би заавал урд нь тайлбар хийх хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Энэ дасгалын ач холбогдлыг би танаас ойлгуулж, зүрх сэтгэл чинь хүрч, тэрсээ та нар миний дасгалыг хүлээж авах шүү дээ. Тэгэхгүй орж ирэнгүүт за гараавдган дээр аваарай. Сайн ярих хэрэгтэй шүү. За дасгал. Бидний дасгал чинь заримдаа галзуу солиотой хүн энэ яг шар хадны өчтөг хүчээр дасгал хийдэг болсоо шүү дээ. Тэгээд явж идэв. Тэгэхээр энэ энгийн хүмүүс бол тэрийг их сонирхол хүлээж авдаг. Сонир ямар сони бэ? Жүжигчин хүний би ямар жүжигчин биш те яшиг зүгээр тэр дасгалыг хийж өөрийгөө зовох ямар шаардлагатай юм бэ гэж бодох учраас заавал би оршил хийх ёстой. Та нарт ойлгох хэрэгтэй байхгүй юу? Ойлгож чинь энэ дасгалыг та нар амьдрал дээр ирүүлж.
Би нэг хүнийг ч гэсэн хараад одоо зурж мууртаа сүултэж бүр за баяр гэж өөргөө ядраагаад ч яах вэ? Зуртаар ярьж байгаа улс төрчиг байна. Хөтлөгч, нэвтрүүлэгч нар байна. Бүгд үлдүү. Юусэл юм. Ямар хэцүү юм бэ? Шаналж байгаа юм шиг тэр чинь. Ямар ядраагатай дуутай юм бэ? Өө болоосоо гэл юм. Тэгээд энэ гажуудлын нийгмийн гажуудлыг би засахгүй бол өөр хин засах юм. Би засахгүй бол өөр хин засах юм бэ? Би чинь одоо өөрийнхөө нийгэмд маш чухал хэрэгтэй. Хэрэгтэй зарим гэдэг шиг. Өөрийгөө дүүжихсэн нэг л чухам хэрэгтэй хүн. Чухам бол гоё юм хэлж өгөхгүй. Нэг л том эрдэм намаа өөртөлцөө хүн шиг тийм мэдрэмж надад өрөөд байгаа байхгүй юу? Тэгээд тэр мэдрэмжээ танилцаа хуваалцж байгаа зарим юм. За, уруулын анхны дасгал одоо дасгалтаа орё тий. За ингээд урал хэвэн байдаг. Ерөөс уруулаа чангалахгүй шүү зүгээр байлгаж юм. Булчин сур. Хамаг биений булчин сур. Хамгийн гол нь энэ дасгалыг хийхдээ шүү дээ. Энэ хацрын булчин, энэ ирүү бусад булчинс ажиллахгүй. Мүзөө ажиллахгүй. А ирүү хөдлөх гэдэг ирүү бас ажиллахгүй. Ирүү хөдлөх гэдэг байгаа учраас хоёр шүтээ ингээд зоогаад барьчих. Тэр байлт бол ирүү үзүүлэлт. Зөвхөн уруулыг л бусдаас салгаж хөдлөх дасгал. Тэгэл авчиж байгаа. Тэгээ би дараа нь энэний ялгааг би та нараа өөртөө аяндаа мэдрэн заяа. Мэдрэн. За ингээд нэг гэхээр юм баруун тишээ. Яг болчихно. Тэр зарим багхгүй. Тэр яг болчихно. Талын тагтаа байна. Талтай болчихно. Нэг ингээд яг тэр амаа нэг талтай. Талын тагт энэ асуултыг талын тагт огшоо талаа гаргачих. Талын тараад нэгдүгээр асуулт. Ерөөсөө бид нэг ийм гимнастик хийдэг байхгүй. Энэ чинь гимнастик байхгүй ерөөсөө. Гимнастик гэж бодож байгаа. За 1 2 3 4 5 чи уруулаа чангалаад байна. Ерөөсөө бие бариад байна гэсэн үг л дээ. Бие бариад байгаа байхгүй. Бие ерөөсөө суулж хэлүүтэй. Ерөөсөө сайхан булчингаа суулдаад тэгээд зөвхөн уруулынхаа булчин ажиллаж чинь бусад булчин ерөөсөө ажиллахгүй. Тэгээд болчих. Тэгээд амаа жимигээ болчих одоо болчих шүү дээ. 1 2 3 4 зарим болчих шүү, зарим улсууд бол альтайхан хийж чинь, зарим нь бол энэ анхны учраас бас жоохон ивэ авахгүй, булчингаа сулж чадахгүй, бусад булчингаа төлөөлөхгүй. Жишээлбэл хацрын зарим нь энэ хацрынхаа булчин бүтгээрээ ярина татуулаад харж чинь болохгүй байхгүй. Зөвхөн л энэ хоёр жавчны булчин эндээ булчин доод хоёр булчин. За ингээд энэ ингээд уруулын нэгдүгээр дасгал. Багшаа юу яа та? Одоо уруул зуулттай шүд зуулттай нэг үгийг хэлэх. Нэгэд хэлэх хоёр ялгааг нь. Дасгал эхлээд бүх дасгалуудаа хэлчихэж байгаа. Үндэслэлтэй хэлэхгүй бас ойлгохгүй. Тийм учраас дасгалуудаа заачаад дараа нь хэлчих. За юу. За тэгээд энэ уруулын нэгдүгээр дасгал уруулаа хөдөлгөө ерөөсөө хөдөлгөө намайг ажилласан байх уу яриа. Би чанга ярьдаг хүн биш шүү дээ. Миний өгүүлэлт ихтэй зөв ажилладаг учраас үг болгонтод харж байгаа. Би хүнээс ерөөсөө ялгаад идэм байх юм. Одоо ингээл хүнтэй битээ чанга дуурайдаа гэх намайг зарим тийм шүү. Би ядгаар л ярьж штэ. Битээ уурлаатай гээл. Загнууд би чадаа бүр загнуулж дуусна. Би уурлаад үстэй миний байж байгаа. Би жоохон имаастай ярьдаг хүн. Би чигээ юм. Жоохон сэтгэл хөдлөд баялахаараа ингээд ерөөсөө үг ерөөсөө имаас штэ.
уурлах, инээ, баярлах бүх юм тэрийг л одоо яагаад би чөлөөтэй нээж болох юм бэ? Яагаад ийм хүн дутуутай хүн өнөөдөр номхон даруй сайн хүн болоод нэг иймэрхүү жоохон хүн яагаад нийгэм авчирдаад байгаа юм бэ? Онцгой содон тод шиг харагдаад байгаа юм бэ? Тэр л биднийг одоо хийж өгöd байгаа. Бид нар адилхан хүн юм чинь би ганцаараа та нар бүгдээр болчмоор биш үстэй тийм ээ. За ингээд хоёрдугаар дасгал оруулаа иргүүлнэ. Наа бороо ирүү хөдлөд байгаа учраас зов гэсэн. Ирүү оролоод байгаад ирүү хөдлөдэй. Ирүү хөдлөхгүй бол юугаа зам. Энэ дээр би хөөхнүүдэд бас нэг зориулж ер нь хөгүүлч ямар хөгүүд царим юугаас хандаа анхаарахгүй хөөхнүүд анхаарах ёстой гэж яг бодлоо ш. Зарим хөөхнүүд ерөөсө чанга инеч үрчий чинь урал ама хамаагүй хөдөлгөөл үрчий чинь ерөөсөө үрчийхээс их айдаг, өтгөхөөс их айдаг болцсон шүү дээ. Тийм юм миний нүүр бол их гацгацсан боломжтой. Их гацгацсан болно. Тэгээд гацгацсан болсноор ерөөсөө өтгөхгүй харин энэ чинь булчингийн дасгал учраас нүүрний булчиг чангалдаг. Ажлуулаад харин ерөөсөө үрчихгүй. Би насаараа би өөрөө зориуд дасгал хийхгүй ч гэсэн ярианы хүн учраас байнгын дасгалтай. Миний нүүр дандаа ингэж юу яаж ярьдаг. Ямар сайн нэг 7 настай шав гэртээ очиод юу 5 настай ээл үсэг хийж чадахгүй чаавс. Тэгээ ээл үсэг хийх гэж надтай зурлаж. Тэгээд нэг хүүхэн дээр нөгөө ус аваач өгсөн. Тэгсэн чинь за миний хөө юу ямар багштай багшаа хичээлд явах гэсэн чинь би шар өстэй царайгаа сонин бодоод тэгэл багш дээр орчмоор энэ таныг хэлээд тэгээд тэгээ хүүхдүүд тэр чинь бас нэг хүүхдийг өөртөө татах хайцж байгаа хүнээ л ерөөсө хамгийн гол нь хүүхэд 5 настай балчин үлээ гэж гадуурхгүй 80 настай чагуулч үлээ гэж юу яахгүйгээр хайцж байгаа хүн болгон чиний хувьд үнэт ирдэ. Тэр хүнтэй чин сэтгэлээ зориулж хайцах ёстой. Чин сэтгэлээ зориулж байгаа учраас тэр хүүхэд надад хайртай байна да. Зүгээр нэг хичээл заа. Энэ холоос нэг за баяртай гэж гараа явуулчих юм. Тийм учраас би давхар танарт бас хайцааны юм жижигхэн цогцолдуулаад байгаа биз. Энийгээ бас бодох ёстой. Давхар бодох ёстой. За ингээд уурлаа оролцооны дасгал. За одоо амаанга. Тэгээд дээд оруулаа ингээ дээш нь ягцайлгаа. Тэгээд ингэж хонж уцраа. Шүтэн дотроо ороод татгшаага гараагаад ингэж авчих. Энэ дээд оруулын булчин сайжруулалт дасгал байгаа биз. Тэгээд дээд оруулын хөдөлгөөний одоо дээд оруулын хөдөлгөөн булчины дасгал одоо явуулчихлаа шүү дээ. За энэ. За одоо доод оруулаа. Доод оруулаа бас юм шамж оруулаа. Энэ доод оруулын хөдөлгөх бас булчин зөв ажиллаад дасгал болоод явчихж байгаа биз дээ тийм ээ. За одоо хоёр уруулаа зэрэг тагчны ямаалгаа шүтэн дээгүүрээ дотроо давуулаад би тавчхан базарч зааж байгаа. Зарим мартчих магадгүй учраас жоохон тэмдэглэгээ хийчихээ заяа. Яг мартахгүй гэж байгаа нь яг юм дээ. Уул мартахгүйгээр тасгалтай тийм байгаа. Урал баруун зүүн дээш нь доош нь болгоо эргүүлээ. Нөгөө дээш нь буцаад эргүүлээ. Дараа нь дээд уруулаа дээд хилээ арчлаа. Дараа нь доод уруулаа чилж гин үү? Урд нь хийж байгаа болоод чилж байгаа. Тийм учраас булчингууд ч одоо ажиллаж бүр өвдөж мөднө. Ингээ миний хөрөөсөө өвдгөө байсан шүү дээ. Та булчинтай болчихсон. Асуусаа ажиллаж байгаа. Одоо жагтаа гэхэд яг би өөрийгөө яаж байгаа ч юм биш.
яг үеийнхээ жартангуудын донд би чинь бас нэг жоохон энэ минүүгээр өрсөлдөөн энэ төр багтаа шүү дээ. Тэгээ би энэ дасгалын хурц бас явагдаад байгаа болов гэж би боддгийн дотроо тэрэндээ би бас 100% итгэлтэй байдгийг. Тэгээ нөөний болчих өөрөө л ажиллаад байгаа юм тийм. Байнгын ажиллагаатай болохоор яаж энэгээр өрчлөө гарахгүй шүү дээ. Сулахгүй айс сулахгүй шүү дээ. За ингээ. За одоо эрүүгээ маш том ангаалах. Ингэнэ. Одоо уруулын гэж байгаа чилж байгаа биз? Тэгэнгүүт хэл бас олцсон заяа. Хилээ. Хацрахаа дотор талыг буйлтаага цуг арчих. Тэгээ нэг сайхан массаж хийгээд сая нэг чилээд байгаа юм жаа гай болчихсон тийм. Я массаж хийчих. За тэгээд уруулаа инээж байгаа юм шиг. Бүзөө ерөөсөө өөрчлөхгүй шүү дээ. За ерөнхийдөө уруулын дасгал бол нэг иймэрхүү. Ойлгосон уу тийм? Уул намхан байд. За тэгээд одоо эрүү бол амархаа. Эрүүгээ айлгахаар том ангаагаад нээдэ. Ха. Нэ. Ха. Нэ. Ха. Нэ. Ха. За эрүүгээ нэг жоохон мултарчдгийг шүү. Аюутан манай нэг аюутан мултаад нэгдүгээр юм араа зүрх очиж хийлгүй зүйлээ мэр тэр санаанаас гардаггүй. Хийчихсэн байна. Апой санаанаас гардаггүй өөрөө яагаад ч мултарсан. Чи ч яагаад эрүүгээ мулт аваа гэж гэнэ. Тэр зодтолтод нэг удаа эрүүгээ мултарсан юм аа. Тэгээд тэрнээс хойш нэг мултаргаараа мултарчдаг. Мултардаг тийм болчдөг гинэ эрүүч. Тэгээ мултарчаад байгаа мал гэсэн шүү. Ингээд нэг жаахан хаяг тийшээ. Жаахан хайвах нуулаад болоо. Эрэг ингээ удаа яхаар хитэн хилжаад хайвах нуулаад хаяг тийшээ ангиж нээж хаагаа. Тэгээд нэг жаахан хайвах нуулаад болоо. Эрүүний дасгал үрдэл хий. За одоо хэл. Ингээ цаашлаад байна шүү дээ тийм ээ. Цаашлаад байна. За хэлээ. Юу яа? Амаа нэлээд том ангаадаа. Айл болохоор их сонго оргишгаа. Хаашаа тат. Үзүргүү. Зүгээр ингээ мохолцсон. Үзүрийн тайцсан шиг. Ийм болчихлоо. Аргач зүгээр суулгаж өгнө. Хааш нана хаалаараа шахаж өг. Хөөхөн илрүүгээ чи ингээд Хөөхөн илрүүгээ шахаж өгнө. Зүгээр аргач нь та нар үзүүрээ ингээд байна. Биш. Хөөхөн илрүүгээ зүгээр ингээд шахаж өгөх. Хааш шахаж өгнө. Яа урагшаа сонх. Зөв. Чиний яг их зөв явж байна. Яг юм байхгүй. Чи өдөрийн дээш нь юу яагаад вэ? Дээш нь ингээд юм. Энийг тарих талбарт идсэн манай уламжлал Монгол. Тэгээд хаалаа ангийн тохгүй ер нь хүүхдээ тарих талбарт чи гэсэн үгээр та нар сонссон. Тэгээд сонссон бай гэдэгт итгэлтэй байна. Тэр дасгал чинь захгүй. Аюуны яруу болоод нэгдүгээр хаалаа эн чинь нөгөө хэлний булчингаа ажиллуулаад байгаа гэсэн. Аяны яруу банк толгоно. Тэгээд яг хэлнийхээ булчин зөв өдөртөж сууж байгаа. Одоо энэ тултраа хүмүүс биш үү? Үсэг уг бүсэг хэлж чадахгүй тултраа хүмүүс байна, нэрүү хүмүүс байна. Тэр хүмүүсийн чинь энэ хэлээ сайн тэрнийхээ булчин зөв өдөртөж сурчихгүй сурвал тултрахгүй. Би бүр биеэрээ амьдралаараа нотолсон. Яагаад гэвэл би жижиг хүмүүсд сургалт явуулж байгаа. Хэлгүй дадаанууд чи хэл дараа гон баяр хөөр яваад байгаа шүү дээ. Гэстэй хараад байгаа. Тэгэхээр чин засардгийн байна. Хүний тултраа засардгийн байна гэдгийг би мах бодороо өөрөө хүүхдээ сургууль хүмүүжүүлээд зааж өгөөд нөгөө хүүхд мань хөөрхөн өсөг үг үсгээ хэлдэг бодоод өөртөө итгэлтэй бодоод суугаад байгаа болохоор
миний ажиллаж байгаа арга техник зөв байна гэдэгтээ би бүр 100% итгэх нь битгээд баг 200% итгээд одоо аюул нэг сарын дараа ерөөсөө нэг ятгахч одоо нэг мөнгө дууддаг авгаа шиг сарн тэр авгаа шиг болчиход нэг зарим байна. Баг хүмүүс тагтсан төрөчээр даасан. Өөртөө хитрхийг итгэх гэдэг чинь бас аюултай. Их аюултай. Тэр ч одоо орхинд орхины хэлбэр болохгүй гэж бас айд хийштэй. За ингээд урагшаа сонгох хойш татах ингээд асуул хийсэн штэ. Одоо амаа ангажаад хилээ айл болохоор хилээхаа булчин юусаа ингээд сул тавьж. Тэгэхээр хил чинь халбигаад нэг бүдүүн том хил гараад байна. Жавжаа ингээд хоёр жавжаа айлуулахаар ингээд цааш нэг ингээд хоёр тийш нэг. Тэгээд энэ жажиндаа хилнийхаа хоёр захыг хүргэн. Тэгээ яг болж байна. Тэгээд чамдлаад орон дээрээс нь хаагдахгүй. Одоо урагшин хаашин бид нэр сунгад татсан бол одоо өргөөшин сунгад агшаах нь шүү дээ. Хэлийг. Хэл гэдэг чинь хамгийн уян хэрэгтэй. Хамгийн чухал хэрэгтэй. Хаашаа бол хаашаа яаж хэлбэх хэрэгтэй. Тэрхүү яг 35 хүмүүсийг цэвэр дуудаагаар нь хилүүлээд аль их одоо тэр бүх одоо их хүн аюуны потенциалын хэмжээ нөгөө самныхаа хэмжээгээр далаагаас шангаар авна гэдэг чинь тэр шангаар утсан эрдэм болгоны чинь хэлэлд дамжуулж байгаа чинь хэл асар уян асар хамгийн чухал хэрэгтэй шүү дээ. Ангаа чиний ороод ерөөс ангаахгүй. Жижиг ам гэж хүнд ерөөс байдгүй байхгүй яа. Нэг хий багш. Одоо сонгод татсан. Урагшаа хойшоо сонгосон шүү дээ. Яа та. Хийгээд байвал өөрчлөлтнө. За одоо ингээд ингэчээд хилээ хөндлөн тавьж чадах нь та нар бүгдээ туршаад үзтээ. Ороо туслахгүй. Яахан шүдэрээ нэг жоохон юу яаж болох вэ? Шүдэрээ тулгуур хийж болно шүү дээ. Шүдэрээ тулгуур хийж яг болчихно. Шүдэр жоохон шүдэрээ тулгуур хийж. За ингэж нөгөө текстний гадаад текстний асуулыг би ерөнхийдөө заачнаа. Яг энэ ороод хийж бүх юм хөдлөх ёстой. За ингэ дараагийнх нь шат болохоор байна шүү дээ. Юу? Их шиг аваад яаж дуудах вэ? Өөрөөр нөгөө эргэтэмгүүд нь ямар байдлаар байдгүй гэж бодоод би таарч бүр ус кармэгчээр сони ямар юу ч мэдэхгүй юм бол усыг заагаад хаа энэ үнээр ямар усыг заалах гэж тусч хин бидний ойлгож үзээлээ. Тэрээс агаас хамгийн гол дуудлага тийм ээ. Дуудлагыг хүн үсгээ мэднэ, яаж чаднаа, яаж зөв дуудах вэ гэдгийг бид нэр сурах хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь одоо бидний амьдралын их болог энэ л байна. Бид нар өгөл хэрэгснээ зөв ажиллах чад зөв сайхан ярьчаа. Тэгээд дараа нь хайцаа руугаа орноо. Дистаралтай юм байгаамаа. Юм гэдэг чинь системтэй сургалт аливаа юм ер нь системтэйгээр л хөгжиж штэ. Фундаментын зөв тавьчвал барилга цаашаа ямар гоё явдаг үгүй гэдэг шиг хайцааны фундамент суурь нь бол ерөөсөд энэ дасгал юм шүү хүүхдүүдээ. Тэгэд энэ дасгалыг би танаас одоо хэлж өгч байгаадаа маш их баяртай байна. Энийг цаашлаад ядаж гэрийнхаа өөр хүүхдтэй тэгээ цаашлаад хүмүүсийг ажиглаад дефектээ сайхан хийж өгöd бай. Тэр хүмүүст маш их буян оруулж байгаа гэсэн үг шүү. Маш их хэрэгтэй юм хийж өгч байгаа шүү. За юу. За ингээд одоо их шиг үсгийг хэлэхдээ ерөөсөө нөгөө нээж байгаа. Үсгийг ингэж хэлнэ. Үсэг орсон үнийг ишиг.
Урга аманда хий. Одоо та яг саяны өгүүлбэрийг яг хоёр янзаар нь та хэлээд ингээд ялгааг нь аавын алга бох араараа эргээд араач 13 7 далаач 73 7 гэж хэлдэг. Аавын алга бох араараа эргээд араач 13 араач 13 7 далаач 77 7 гэдэг төргийн хэллэгийг бол урдын хэлтэй биш. Хот хэлтэй байхгүй. За тэгээд аав үсгэн дээр дараа нь бас 4 үсг үлдсээ. Тэр болгон ч энэ хушууны байрлал өөр. Тэр байрлалыг л том эзэмш. Аа сигаш. За одоо дахиад аа гэж цаад шүүгээ орё л доо. Тэгээ. За энэ бол хорооч авахгүйгээр сколод яг энэ эрүү нэртэй өрөө зөвхөн ороод уршаа. Ороод уршаач гэж татсан хомоод байна. Бүх юм уялдаатай. Тийм учраас хэлж байгаагүй юмыг би танд урчилж бас хэлж болохгүй байх. За юу. За ингээд их шиг гэгүүлэгчээ та нар ямар ч байсан тал дээр 55 том тарганы 5 нь яасан сайхан том таргангүй. Тал дээр 55 тарганы 5 яасан сайхан том таргангүй. Чиний юу бол ер нь их задас гайгүй шүү дээ. Нөгөө ихтэй зөв ажиллаад ирэхээр шүдний та нар өнөөдөр тэр хүүхдийн хой шүдгийг анзаараагүй ч магадгүй одоо хаа. Хой шүд гарч ирж байна. Би ч урууд ажиллахгүй ингээл яваа тэр сайхан гоо сайхан нуурж шүү дээ. За ямар юм бэ? Тал дээр 55 том тарганы 5 яасан сайхан том тарганы. Тал дээр 55 том тарганы 5 яасан сайхан том тарганы. Авдан дараа азар урны айс тэр юу вэ гэдэг шиг та нарын тэр залуу насны тэр гоё шүтчих ингээд яс юм. Одоо шүтэнд оролдог хотод байдаг шүү дээ. Тэрээс гоё шүтдэг. Залуу шүү. Зөвхөн шүтэнд дуулсан байдаг хүн. Саний юм дурддаг шүү дээ. За юунд нь хөлөнд дурсан, хөлийнх нь хуруунууд дурсан хүн байна. Бас дурлал гэдгийг сайн юм. Тийм ээ. Гэх мэтчгээр хүн бас энэ залуу насны эд хавыг бас ярианы урлагаараа бас улам тодруулж өнгөж авах бас өгнө. Ийм их маягтай. За дахиад
юу байхгүй юу? Ир үсгийг хэлдэг чи хэлэхэд их төвхтэй ч юм уу? Байна шүү дээ. Байна уу? Байна шүү дээ. Ир үсэг ерөөсөө бас өгүүлэх хэрэгтэй одоо нэг ямар нэгэн гүйгүүлэгч аваад хэлж чадахгүй бэрхшээл байна гэж ерөөсөө хилээл зөв өдөрдөж чадахгүй. Ир үсэг байхад хэл яах вэ? Хэлний үзүүр яах вэ? Үзүүр нь жоохон суул. Дээд шүдэндээ хөрхтэй гүтээ, дээд тарнаандаа хөрхтэй гүтээ. Ийм байх хэрэгтэй. Хүүхдэд ир үсэг хэлтэй хөөрхөн байдаг шүү. Ингээд чамлчдын үзүүрээ чавс чамлах байгаатай. гэдэг нь үзүүрийн чангалчаар яагаад ир үсэг гарахгүй үзүүрийн чангалчаар би чангалаад хэлэх гэж байна. Юуга хилээ бас ярьж байхдаа хил хизээч шүдний завсраар гарах ёсгүй. Яг шүдний дотроо байх хэрэгтэй байдал хэрэгтэй. Тэгээд нөгөө шүднийхаа завсраар гараад хэлээс аав хаваага ихэд аваад Нөгөө шудаг хүүхдүүд хилээ хасаад байхгүй. Хилээ шүднийхаа завсраар гарч ирээд энэ аав хаваага ихэд аваад Аав яадаг бүх араараа иргээд араач 13 доллар мараач 13 доллар. Тэг яста бас шүлшин хөсчиж яддаг юм байна шүү дээ. Шүлшин хэнд хэрэгтэй бай бас л хэрэгтэй юу шүү дээ. Хэл амыг норгоон одоо ямар ачаад байгаа ам хуураашлага бодтоо тань ямар хэцүү вэ? Тэг шүлшин бас зүн зохицуул гэж бас ярин дуутай холбоотой. Учиргүй шүлшин өсчүүлээд гэж ярьдаг юм байна. Бас л ярины тактик Оо зүс амаа зүрж чадахгүй тийм за тэгээд одоо гээгүүлэгч ир үсгийг байдал ярьжсэн. Ингээ чангалчаар болохгүй. Тийм учраас хэлнийхээ булчиг сайхан ажиллуулахын тулд хэлхий бас юу өгдөг байгаа. Ир үсэг хэльяагээ. Яг тулгачаар бас болохгүй. Тэгээд арсгаа өстэй гаргах бидний өсвөр аянда даргаад эхэлж байгаа өсвөрүүдийг насуулаад ядаа. Өсөхийн бол ир үсэг хүүхдүүдтэй зааж яаж таах вэ гэхээр ир үсэг хийж чадахгүй хүүхд танаа гэрт байя. Хүүхд чинь нэг ир үсэг хийж чадах байгаа. Тэгвэл очиж заа. Яаж таах вэ гэхээр хэлнийх нь байдлыг сайн. Миний хүү нэг юу яаж байгаа модны үзүүрээр ингэж хэлээ миний хүү хэлээ солих. Тэгээд хаа үзүүрийг яахан солих. Тэгээд дээшгээ ингэ тагнадаагүй. Тэгж байгаа арай ингэ тулгаж хөрөх маш болтойгоо гэж байгаа үстэй. Тэгээд тагнаад тэгээд амьсгалаараа хүчтэй үлээ. Тэгээд хэлний үзүүр амлаа чичим. холбоотой энэ дасгал дээр энэ ч тэгээд
Үнний. Хэлний үзүүр усны. Үнний. Шатрол сонсож усны. Гэхээр хэлний уг жоохон чангарч байгаа юм тийм. Усны. А үнний. Хэлний үзүүр жоохон чангарч байгаа юм. Тэгээд үсэг хэлэхэд хэлний аль уг нь ажиллаж гин үү? Хэлний дунд хэсэг ажиллаж гин үү? Хэлний үзүүр ажиллаж гин үү? Одоо энэ үсэг болохоор хамрын энэ гэхээр шал үү? Энэ гэхээр хэлний үзүүр ажиллаж гин. Гэхээр хэлний дунд хэсэг ангаа өгч ажиллаж гин. Энэ хэлний байдлыг хүүхдүүдээ сайн хэлж өг. Өөртөө ч бас ажил. За эрэр үсгийг хэлэхээр чинь ингэж янз бүрийн эрэр үсгийг хэлээд үзэлтэй. Чангалаад нэг хэлэх гээд оролдоод байж болохгүй. Би чангалаад чадахгүй. За судлаад хэлэх гээд гэхээр чинь хэл тагнаасаа хэлхийн хүндий болохоор бас болохгүй харж байгаа. Одоо нэг англичууд эрэр үсгийг хэлж чадахгүй яагаад гэвэл шаардлага гэж ярьж штэ. Одоо над дээр ямар хүүхэд ирж байна гэж англи хэлд орсон хүүхэд ирж байна. Монгол хүүхэд. Америкт төрөөд өссөн. Тэгээ эрэр үсэг хэлж чадахгүй 10 хүрсэн. Тэгээ нөгөө хүүхдүүд нь шаалаад нөгөө хүүхдээ чи муу сэтгэлээр ургаагаад энэ нормалгаа хайцсан. Илгүүдаад янз бүрээр шаалуулаад. Тэгэж хүүхдийг одоо авч болохгүй штэ. Тэгээд одоо багштайгаа эрэр үсэг хэлэхээр үзэж штэ. Тэгээд өөр юм хүүхдэд чинь тэр уран мөгөөд яачих чинь хөлсөн бурцаач хаталж аваас эрэр үсгээ хэлэх гэж байна бид нэр багшаа хоёр шаналж байгаа. Тэгээд нөгөө шаналлын үзүүрт бас нэг хөлбөрийн үрдэнд бас нэг үрдэн гараад өөрчлөлтөд хөөрхөн ирээ хэлэх шаардлагатай. Тэгээд нүдэнд нь баяр бөөн баяр гоё гэрэлтэй ингээд хүүхэд ингээд юм сураад нүдэнд нь баяр гэж байгаа царай хаах багш хүнд ямар их хаацж байгаа ямар их таашаал өгдөг. Тийм байхгүй. Тэгэхээр та нар бас хүүхдүүдтэйгээ бас ажиллах хэрэгтэй. Бор хоолны төлөө насыг барахгүй. Оюун сэтгэлгээ. Тэгээд нийгмийн харьцаанд орж би хүн болгоход нь та нар эзэгхийн үр хэвчүү. Хөлийн дөрөнд нь за би энэ хөлийн дөрөнд гарын ганцхан үргэлжлэх гэж эзэгчүүд ярьдаг. Гэхдээ тэр хүнийг хоол идүүлж сайхан амттай хоол идүүлж үнэтэй хувцас өмсүүлсэн зөв. Энэ хүний үгийн баялагийг одоо аримжуулаад үгийн үйлдэл нийгэм бие хүн болгох нь өөртөө итгэл үнэмшлийг төрүүлээд тэр хүүхдээ зөв замын нэрхэн ашигтай хүмүүс бодох хэрэгтэй байхгүй юу? Тэрс өнөөдөр нэг тийм өнгө мөнгөний хорвоо явагдаад байгаа боловч би энийг хуурамч хорвоо гэж боддог. Гэхдээ энэ нэг хол явахгүй хорвоо. Өнөөдөр бид нар гуталтаа daarаас гутлын хатахгүй болоо шүү дээ. Гэхдээ яг гоо сайхан дизайн гэсэн нэг нийгмийн өөрчлөлттэй адилхан урагшлалдаа бас нэг аятайхан харагдахыг бодно шүү дээ. Гэхдээ чи аятайхан харагдахыг бодноо